Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө 2025 оны 10 дугаар сарын 14-ийнхаа мэдээллийг одоо ингээд сонсцгоё. За өнөөдөр маань болохоор хоёрт өдөр тийм ээ. Хоёрт өдрийг ангараг гариг маань иргэшээдэг байгаа. Ангараг гариг. Дайны бурхан, дайны тэнгэр маань. Тэрхүү дайны бурхан, дайны тэнгэр маань болохоор энэ тэнгэрийн зураг дээрх хоньны ордыг маань иргэшээнэ. Тэгэд гал махбодод хамаардаг ээлтэй өнгө нь улаан байгаа. Гэхдээ өнөөдөр цөмөрөө болж өгвөл улаан өнгийг баг хэрэглэх хэрэгтэй. Би тайлбарын дараа хэлж өгье. За тэгээд өнөөдөр нарны нар маань жилүүрийн ордод, сар маань өөрийнхөө иргэшээгч мэлхийн ордод байгаа. За энд харуулж байгаа дүрс маань болохоор маш хүчрхэг, маш сайхан, ээлтэй, эерэг, үнэхээр гайхамшигтай дүрс байгаа. За юу багтаж байна гэхээр хайрын бурхан маань багтаж байна. Гоо сайхан эд баялаг маань те. Гинтийн сайхан явдлуудыг авчирдаг, гинтийн гайхамшигтай зүйлүүдийг дууддаг, гисэн хідэж гинтийн сонин те төсөөлөөгүй зүйлсийг болгодог Тэнгэрийн ван гариг маань одоо энд ингээд бидний мөнгөн дээр суучихсан байж байгаа. Тэгээд Тэтгэн ван гариг маань хараа. Одоо энд өөр одоо зогсолт хийж байгаа энэ өдөр байхгүй юу. Тэгэд энэ том гурван гайхамшигтай энерги маань ингээд хосолчихсан гайхалтай энергийг өгж байгаа. Тэгээд хэдийгээр юм сайхан ч гэсэн бас анхаарах зүйлийг ялангуяа соолоо хэлнэ. Угаасаа энэ сайхан зүйлсүүд болдгороо болно тийм ээ. Тэгээд цөмөр анхаарах зүйлсүүдээ л мэдээд авцгаая. За өнөөдөр улаан өнгийг түлхүү хэрэглэж болохгүй. Яагаад гэхээр Дэлхийн ван гариг маань зогсолт руу шилжчихсэн байгаа. Зогсолт руу шилжгээр яах вэ гэхээр цөмөр энэ өдөр ингэдэг байхгүй юу? Зогсолт хийж байгаа тул Нирваныгийн зүйлийг эхлүүлэхэд, Нирваныгийн зүйлийн эхлэл тавихад тааруу байна гэж ойлгоход болно. Учир нь Дэлхийн ван гариг маань бидэнд шинжлэлтийг, өөрчлөлтийг авчирдаг энергитэй байхгүй юу? Тэгээд энэхүү шинжлэлт, өөрчлөлтөд нөлөөлдөг энэхүү хүчрхэг нөлөө бүхий эрчимтэй гариг маань зогсчихлоор бидэнд шинээр эхлэж буй одоо тэр зүйл удаашрах боломжтой гэсэн тайлалтай байгаа юм. За тэгээд хэдийгээр одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Муу өдөр гэж байдаггүй тийм ээ. Тухайн өдрийн энерги хатуу, зөөлөн, ухарсан, зогссон, холимог гэд байдаг болохоор бид нар хийх гэж байгаа бүх зүйлдээ нухацтай хандаад өөрсдөө илүү сайхан ёроолоо хилээд сайн болно, сайхан бүтнэ гэд зам мөрөө засаад өдрөө засч байх маш чухал байгаа. Ялангуяа эртээр үеэс манай монголчууд маань сайхан цайныхаа дээжийг сүүгээ өргөдөг шүү дээ. Тэгээд цайныхаа дээж сүүгээ өргөж байхдаа сайхан сайхан бүхний орон дуудаад өрөөдөг байсныг бид өөрсдөө мартаж болохгүй. Энэ сайхан зан үйлээ хийж байх хэрэгтэй. Энэ тэнгэрлэг, уламжлалт, өв соёлоо үр хойжтой ч гэсэн бид нэр өвлүүлээд байх хэрэгтэй болов. Тэгээд энэхүү өдөр маань цөмөрөө ялангуяа нохоо жилдэнгүүд маань мис ажилбарт илүү нухацтай хандъя. Бусад жилдэнгүүд маань хөзөө хоолойны мис ажилбарт орох гэж байгаа бол бас илүү нухацтай хандвал их зүгээр байгаа. За өнөөдөр сугар гариг маань хараа өөрөөр ингээд би та нарт харуулъя. Өөрөөр 5 цаг дөнгөж өнгөрөнгүүд хүч нэмдэг өөрийнхөө жинлүүрийн ордод ингээд оршино. Жинлүүрийн ордод оршиж байгаа сугар гариг маань илүү хүчтэй болдог гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо цөмөр айгуу гоё 2025 оны 10 дугаар сарын 14-нд өөрөөр 5 цаг 19 минутанд сугар гариг маань хүчээ авч эхэлнэ. Тэгэд ийм сайхан өдөр байгаа. Тэгээд цөмөрөө газар уул усандаа сайхан залбирая. Бидний газар уул ус маань сайхан ивэх болтугай, хөрс чураа маань элбэг дэлбэг сайн сайхан бүхнээ хайрлах болтугай. Тэгээд хайрын бурхан маань хүчээ авж байгаа учраас өнөөдөр үс гизгээ засуулах өөрийнхөө одоо хуучин байсан бид нар ингээд ямар өөрийн гэсэн имижтэй байсан энэ дэр ахаад нэг анхаарал тавиад илүү сайжруулах тал дээрээ бас ингээд бас бодуулаас зүгээр байгаа. За ингээд солон та бүхэнд энтрийнхаа ерөнхий энерги мэдээлэл хүргэлээ. Бүгдээрэнд нь амжилтыг хүсье. Эрүүл ад жаргалтай сайн сайхан байх болтугай. Энэ өдөр нь амжилтаар дүүрэн байх болтугай. Бүгдээрэнд нь баярлалаа. Баяртай.